энерги хадгалагдах хууль, тэр дундаа механик энерги хадгалагдах хуулийн тухай авч хэлэлцээ бүгдээрээ. Өмнөх хичээлдэр үзсэнчлэн механик энерги гэдэг бол кинетик болон потенциал энергиудын нийлбэрэ гэдгийг бүгдээрээ санаад авъя. Кинетик болон потенциал энергийн нийлбэрийг механик энерги гэх нь байна. Механик энерги бүгдээрээ E үсгээр тэмдэглэж. За би E гэдээ яриад байж магадгүй E хоёр адилхан гэдээ бүгдээрээ ойлгочих. Консерватив орчинд механик энерги хадгалагдана. За ямар нэгэн консерватив биш хүч байхгүй байгаа тохиолдолд маш энгийнээр үргэлтгүй тийм орчинд механик энерги хадгалагддаг байх нь үүнийг ойлгохын тулд бүгдээрээ дараах зурган дээр ярилцъя. Энэ зурган дээр байгаа энийг энэ хурдуудыг энийг нь V0 гэж тэмдэглэж, энийг нь болохоор V гэж тэмдэглэж. Энэ анхны хурд, энэ бол эцсийн хурд гэсэн үг. Тэгвэл анхны байрлал эцсийн байрлалаа гэдээ бас бүгдээрээ ойлгочих болох нь. Газраас ямар өндөртэй вэ гэхээр HI өндөрт байна. Нөгөөх нь HF өндөрт байгааг бүгдээрээ харж байгаа бах. Энэ хоёрын хооронд насах юм бол D гэдэг цаг олж болох нэ. Энд хэн ажил хийх вэ гэвэл одоо хүндийн хүч буюу консерватив хүч ажил хийнэ. За тэгвэл тэр хүндийн хүчний хийж байгаа ажлыг бүгдээр AMG гэж тэмдэглэж байна. Энэ AMG нь нөгөө талаас кинетик энергийн өөрчлөлтөд тэнцүү байх болно. Потенциал энергийн өөрчлөлтөөр нь ярих гэвэл хасах потенциал энергийн өөрчлөлтөө гэж бичих нь ойлгомжтой. За энэ хэсэг жоохон задлыг кинетик энергийн өөрчлөлт эцсийнхаас нь анхныхыг гэсэн эцэстээ ямар хурдтай болсон юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Эцэстээ бол энд B хурдтай болсон байна. Энд бол B0 хурдтай байна. Тийм учраас 2-1 масс эцэстээ V хурдтай болсон квадрат хасах нь 2-1 масс анхны хурдны квадрат тэнцүү хасах. Эцэстээ ямар өндөрт гарч ирсэн бэ гэсэн чинь HF өндөрт гарч ирсэн. Анхандаа ямар өндөрт байсан бэ гэвэл HI өндөрт байсан. Тэгвэл энийг MGHF хасах нь MGHI анхны болон эцсийн өндөрүүд ингэж бичигдэх нь байна. За бүгдээрээ ингэж зүгээр энийг ингээд тэмдэглэж байна. Кинетик энерги 2 гэдэг тэмдэглэж байна. 2 гэдэг нь энд 2, энд 1 байрлал гэж үзээд кинетик энерги 2 хасах нь кинетик энерги 1 байрлал тэнцүү хасах потенциал энерги 2 хасах нь потенциал энерги 1. Задлаад бичиж потенциал энерги 1 хасах нь потенциал энерги 2 байна. Хасахын нэмэх болчихно тийм ээ. Ингээд потенциалтай кинетиктэй потенциалтай нь хоршуулаад бичиж 1 ба 2 байрлалуудыг. За тухайлбал энийг ийшин шийдчихье. Тэгвэл юу болох вэ гэвэл кинетик энерги 2 нэмэх нь потенциал энерги 2 болох нь байна. Харин энийг ийш нь гаргачих юм бол кинетик энерги 1 нэмэх нь потенциал энерги 1 гарах нэ. За энэ юуг илэрхийлэх вэ? Энэ айгүй чухал шүү. Энэ буланд бичигдсэн ч гэсэн. Кинетик энерги 1 дээр потенциал энерги 1-ийг нэмнэ гэдэг нь анхны кинетик энерги дээр анхны потенциал энергийг нэмж гинэ гэсэн үг. Тэр нь надад анхны 1-р байрлал дахь механик энергийг өгнө. Яагаад? Кинетик болон потенциал энергийн нийлбэр чинь механик энерги шүү дээ. Үүнтэй адил зарчмаар кинетик энерги 2 дээр потенциал энерги 2-ыг нэмэх юм бол 2-р байрлал дахь буюу эцсийн механик энергийг надад өгнө. Энийг дахиад бичвэл нэг ийм юм болох гээд байна да. Анхны механик энерги нь эцсийн механик энергитэйгээ тэнцэх нэ буюу үүнийг энерги хадгалагдах хууль гэж ярина. Өөрөөр хэлбэл нэг байрлал дээр кинетик болон потенциал энергийн нийлбэр нь нийтдээ механик энерги болно. 2 байрлал дээр ч гэсэн кинетик болон потенциал энергийн буюу механик энергитэйгээ тэнцэж явах хэрэгтэй. Тухайлбал нэг байрлалд 1000 joule бүтээн энергитэй байсан бол тэр нь 2 байрлалд бас л яг ижилхэн 1000 joule байх нэ гэсэн санааг энд илэрхийлэх нэ. Эцэс үлд нь бүгдээрээ ингэж дүгнж болох нь консерватив биш хүч байхгүй тохиолдолд механик энерги хадгалагддаг. Маш энгийнээр би хэлсэнтэй үргэлтийн хүч байхгүй л бол эсэргүүцэх ямар нэгэн тийм зүйл байхгүй л бол механик энерги хадгалагддаг юм байна. 1000 бол 1000, 100 бол 100 шүү. Үүнийг механик энерги хадгалагдах хуулийг нь ерөнхий тохиолдолд ингэж тэмдэглэх нэ. За үүнийг ойлгох үүднээс бүгдээрээ жишээ 4-ийг хий. 10 м өндөр 50 байсан 3 кг мастай тайрдас гулгаж эхэлсэн байна. Уг тайрдас 5 м өндөр довын хориод хүрэх агш түүний хурдыг тооцоолоорой гэсэн. Энийг 1-р нөхцөл гэж. Бүхэлд нь 1-р нөхцөл. Довын хориод дээр нөгөөт ч гараад ирсэн энэ гэсэн үг. Энэ нөхцөлийг нь 2-р нөхцөлөө гэж үзчихээ хэдүүлээ. Энэ нөхцөлийг 2-р нөхцөл. Энэ бол 1 юм байна. Номер 2.
механик энерги хадгалагдах хуулиусаар нэгдүгээр байрлал дах механик энерги нь хоёрдугаар байрлал дах механик энергитэй тэнцэх ёстой. Нэгдүгээр байрлал дах механик энергийг бичиж бүгдээрээ кинетик энерги 1, потенциал энерги 1 тэнцүү. Хоёрдугаар байрлал кинетик энерги 2, потенциал энерги 2 байх нэ. Окей, эдгээрийг бүгдийг бичин гэсэн. За нэг байрлал 50 байдлаас хөдөлсөн буюу анхны хурд нь V0 нь тэг байсан учраас энэ өөрөө тэг болоо явчихна. Гэтэл хоёрдугаар байрлалд очих тодорхой хэмжээний хурдтай хөдөлж байгаа. Тийм учраас кинетик энерги маань тэг байхгүй. Жишг цэгээс буюу жишг цэг маань энэ доороос авагдсан байна, эндээс авагдсан байна. Дээшгээ тодорхой хэмжээнд бас 5 м зайд байгаа учраас потенциал энерги нь байна гэсэн үг. Харин нэгдүгээр байрлал потенциал энергитэй яагаад гэвэл жишг цэгээс дээшгээ 10 м тодорхой зайд байгаа учраас. За түүнийг олъё бүгдээрээ m-ийг үрчгэн g h1 h1 нь 10 м юм байна. h2 нь 5 м юм байна. Ингээд ойлгож байна. mg h1 тэнцүү хоёрдугаар байрлалд очиход mg h2 потенциал энергитэй кинетик энерги нь 2-1 m хурдыг нь v-ийн квадрат буюу энэ хурдыг олооч гэсэн байна. За энэ дээрс хураагдах зүйлс нь энэ массууд ингээд хоёроор үржих юм бол 2g h1 болно. Энд болохоор 2g h2 болно. Ингээд v-ийн квадрат болох нь байна. Ингээд 2g-г нь хаалтны гадна гаргаад энэ хоёрын хооронд нь хасаад v-ийн квадрат гэвэл v гэдэг нь 2g дельта h язгуурд ортод тэнцэх нь. Ингээ бодъё бүгд. Ингээ хурд гэдэг бол энэ дээрээс язгуурд 2-ыг үрчгэн g-г 10-аар авъя. Дельта h h1-ээс хан h2-т 5 м гарах нь байна. Энэ дээрээс гарч 10 м/с гарах нэ. Гүүкийн хуулиар үргэлжлүүлээ бүгдээрээ хичээлээ. Гүүкийн хууль уян харимхай хүчтэй холбоотой одоо юм хууль байгаа. Бүршийг авч хэлцээ бүгдээрээ. Бүрш тэнцвэрийн байрлалаас F хүчээр татагдахад түүний деформаци буюу шилжилт нь одоо x байна. 2F-ээр татад 2x байна. 3F-ээр татад 3x буюу энэ дээрээс би нэг зүйлийг ойлгож болно. Энэ үйлчилж байгаа хүч нь деформацийн хэмжээтэй шууд хамааралтай байх юм. Тэгвэл энийг тэгштгэл болгохын тулд дунд нэг юм тогтбол бүгдээрээ хавчуулаад өгчих хэрэгтэй. Тэр нь k гэдэг тогтбол k гэдгийг бүгдээрээ юу гэж ярих вэ гэхээр бүршний хат гэж хэлнэ. Энэ үйлчилж байгаа хүч байх нь x маань деформаци хэмжээ байх нэ. За бүршний хатны нэг чинь ньютонийг хуваах нь метр. Деформаци хэмжээ метр. Хүчийг бүгдээрээ мэдж байгаа. Ньютон гэдэг нэгжтэй. Үүнийг ойлгохын тулд жишээ хийж үзье. Жишээ 5. Жишээ 5 дээр 1000 ньютон метр хаттай буюу k нь 1000 гэсэн үг. Бүршээр хийсэн динамометр дараах масстай бисиг зүүхэд бүрш ямар хэмжээгээр сунах вэ? Үгийн хууль F тэнцүү k үрчгэн x. Ингээд энэ дээрээс x-ийг айж болох уу? Адна F-ийг хуваах нь k гэж болно. Энэ дээр юу үйлчлэх вэ гэвэл энэ доошоо өөр ингэсэн mg буюу хүндийн хүчээрээ түүнийг татна гэж ойлгож бүгдээрээ болно. 10 кг масстай би 10-аар үржигдээд 100 болох нь байна. Хуваах нь 1000. Ингээд 100,000-д хуваагаад 0.1 метр байх нь. Хоёрт нь энийг x1 гэж бас л адилхан. F-ийг хуваах нь k тэнцүү. Энэ удаад бүгдээрээ 100-г 10-аар үржүүлнэ. 1 метр гарах нь. Нэгд бүрш ярьсных цөмөөрөө уян харимхайн потенциал энергийг нь ярьчих. Тухайн бүршийг татах эсвэл ямар нэгэн байдлаар бүршийг буцаагаад агшаах тохиолдолд харавдаг. Яагаад харавж байна? Харвна гэдэг чинь өөрийнхөө энергийг өөр нэг бие рүү шилжүүлж байна те. Урд нь ингээд би одоо жишээ нь масс авчиж тавьчих юм бол тэр массыг түлхэхэд ингээд харавж байна. Өөрийнхөө энергийг өөр нэг бие рүү шилжүүлж байна. Гэдг нь энэ бүрш маань агшсан эсвэл сунсан бүрш маань өөрийн гэсэн нөөцлөгдсөн энергитэй болж байна гэсэн үг. Тэр энергийг л бид нар юу гэж хэлж байгаа гэхээр уян харимхайн потенциал энерги гэж хэлж байгаа. Харилцан үйлчлэл дээрээс бий болж идэг. Тухайлбал энд байгаа энэ бүршийг F хүчээр татах юм бол x зайд сунна. За Гүүкийн хуулиасаараа энэ F нь k үрчгэн x бүршний хатыг деформацийн хэмжээгээр хэмжүүлсэндээ тэнцдэг. Ямар хэмжээний энерги тэгвэл хоригдлогдох юм бэ? За түүнийг олохын тулд цөмөөрөө энэ доо талын fx графикийг бүгдээр харъя. F нь x-тэй шууд хамааралтай гэдгийг би түрүүн хэлсэн. F хүчээр татах юм бол x зайд 2f-ээр 2x зайд 3f-ээр 3x зайд гэх мэтчлэн дээдлийн зурган дээр байсныг бүгдээрээ санацгаая. Тэгвэл эдгээрийн график нь fx-ийн хамаарлын график нь энд харуулсан байгаа энэ ташууг гарч ирэх нэ. Тэгвэл энэ ташуугаар хашигдсан байгаа энэ доод талын талбай нь юу болох вэ гэдгийг бүгдээрээ харъя. F хүчигчээ
F-ийг үржих нь X гурвалжингийн талбай хуваах нь 2. Өндрийг суураар нь үржүүлээд 2-т хуваадаг. F(x)-ийг хуваах нь 2 гарах нь байна. F-ийн оронд бүгдээр гүүхийн хуулиусаар Kx гэдэг тавьчих. Kx-ийг үржих нь X хуваах нь 2. Kx-ийн квадратыг хуваах нь 2 болох нь байна. За Kx-ийн квадратыг хуваах нь 2 гэсэн энэ талбайн хэмжигдэхүүн маань надад үнэндээ пүшний потенциал энерги буюу уян хариуцлагын потенциал энергийг харуулдаг. За тэгвэл энэ бичсэн байгаа энэ А тэнцүү потенциал хасах гэдэг нь ямар учиртай юм бэ гэвэл ийм учиртай хэлж байгаа юм. Пүшийг би ингэ шахацсан байлаа гэж бодоод урд нь ямар нэгэн бие тавьчих. Тэгээд энэ системийг чөлөөтэй орхиход пүш гинт харваад уртлынхаа системийг хөдөлгөж эхэлнэ. Буюу энэ бие дээр ажил хийнэ гэсэн үг. Тэр ажлыг нь аагаар илэрхийлээд байгаа юм. Гэтэл нөгөө талаас пүш маань өөрөө харавсан ч гэсэн өөрийнхөө анхныхаа тэр агшихтай хоригдлуулсан байсан потенциал энергийг багасгаад байна гэсэн багаар багасгаад байна гэсэн үг. Тэгвэл ажил хийж байна гэдэг нь пүшний потенциал энергийн хоригдолтой тэнцүү байх нь. Пүшний потенциал энерги хоригдох тусам энэ бие дээр ажил хийж энэ бие маань өөрөө харагдаад цаашаа хөдөлгөөнтэй болоод явна гэсэн санааг илэрхийлж байгаа. Үүнийг ойлгохын тулд бүгдээрээ дараах жишээг авч хэлцгээе. Жишээ 6. Гөлгөр налан оройгоос гусаж ихсэн 1 кг мастай тайрдас шалны төгсгөл дэх хананд бэхэлсэн 240 Нм хаттай пүшийг хамгийн их ямар хэмжээгээр деформацлах вэ гэж асуусан байна. Окей, энд нэг эр үсэг тавьчих болохгүй байна. Тэгвэл энийг нэгдүгээр нөхцөл гिचээ бүгдээрээ дараа нь доошоо гулсаж явсаар хагаад пүшийг очиж шахаж эхэлнэ. Пүшийг очиж бүшин дээр ажил хийж эхэлнэ гэсэн үг. Пүшийг шахлаа хамгийн сүүлд нь өөрийнхөө бүх хурдыг барж дуусаад пүшийг хамгийн ихээр шахаад зогсох нь гэсэн үг. За зогссон байгаа тэр нөхцөлийг энэ дээр ингээ харуулчих бүгдээрээ. Энд хурд нь тэг бас эцсийн хурд нь анхны хурд нь тэг байсан. Гулсаж эхэлсэн гэдэг. Гэтэл жишг цэгийг энэ дээрээс авах юм бол анхны потенциал энерги нь гравитацийн потенциал энерги нь тэгээс ялгаатай байгаа. Яагаад тэгэхээр тэр жишг цэгээс тодорхой зайд байгаа учраас 3 м гэсэн өндөр буюу зайд байна. Ингээд гулсаж эхлээд явсараад шахаад зогссон. Тэгвэл энийг нэгдүгээр нөхцөл гिचээ бүгдээрээ энийг хоёрдугаар нөхцөл гिचээ. Энэ хоёр нөхцөл дээр энерги хадгалагт хууль бичээ. За нэгдүгээр нөхцөл энерги нь хоёрдугаар нөхцөлийн энергитэй тэнцүү байх ёстой. E1 тэнцүү, E2 юу вэ? Кинетик 1 нэмэх нь потенциал 1, кинетик 2, потенциал 2. Анхандаа кинетик энерги байхгүй нь энэ тэг болчихно. Эцэс сүлдээ шахаж явсаар хагаад зогссон. Бас л кинетик энерги тэг болох нь байна. Тэгвэл хоёр потенциал энерги нь хоорондоо тэнцэх юм байна. Эхнийх нь гравитацийн потенциал энерги. Гравитац mgh гэсэн. Дараах нь уян харимхай потенциал энерги. K1x квадрат хуваах нь 2. Уян харимхай гэдгийг ойлгоорой. За юу болсон бэ гэсэн чинь тэр дээр байсан гравитацийн потенциал энерги бүгднийг хэн рүү аваачаад тушаацсан бэ гэхээр пүшний уян харимхай потенциал энерги рүү аваачаад хувиргацсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл потенциал энерги маань гравитац гэдэг тэмдэг нэртэй нүүртэй байж байгаа. Зүсээ хувиргаад уян харимхай буюу пүшний потенциал энерги болоо хувирчлаа гэж бүгдээр ойлгох нь. Энерги устж үгүй болохгүй нэг зүснээс нөгөө зүс рүү хувираад идэг гэсэн үг. Окей. Тэр утгаараа шүү бүгдээр. Ингээ гравитацийн потенциал энерги нь нэг тохиолдолд mgh байсан. Хоёрдугаар тохиолдолд уян харимхай потенциал энерги нь 2-1 kx квадрат байсан. X-ийг бүгдээр олгож байгаа 2 mgh хуваах нь k язгуурдоор хийх юм бол тэр нь x болох нэ гэсэн санааг илэрхийлнэ. X тэнцүү 2-ыг үржих нь масс. За масс чинь 1 кг байгаа. G маань 10 байгаа. H маань 3 байна. Ингээ k чинь 240 тэнцүү. 2 1 3 6 60 240 4-1 гарах нь байна. Тэр нь 125 гэсэн үг. Метр хэмжээгээр шахагдах нь байна. За энэ хэсэг нь гараагүй бололтой. Энэ хэсэг нь гараагүй учраас багш нь энд дахиад бичээд өгье. Дээрээ бол 60 гарч байгаа, доороо 240 гарч байгаа. Ингээд энэ дээрээс 125 м гарч байгаа гэсэн үг.